Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Дундгол, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дулааны цахилгаан станц 2-ын үнсэн сангийн талбайд байгуулагдах Дулааны 5 дугаар цахилгаан станцын төслийг танилцуулж байна. Нийслэлийн засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж байгаа Дулааны 5 дугаар цахилгаан станц төслийг төр хувийн хөвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу түншлэгчийг сонгон шалгаруулж 2025 оны 11-р сарын 13-ны өдөр Metime International компанитай төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна. Түншлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил бөгөөд үүнээс 2.5 жил нь барилга угсралтын үе шат. Үлдсэн 25 жил нь ашиглалтын хугацаа байх юм. 2026 онд геологийн судалгаа ерөнхий төлөвлөлт үндсэн тоноглолын захиалгыг гүйцэтгэх, мөн талбайн бэлтгэл, барилгын болон зуух турбин, генератор зэрэг үндсэн тоноглолын суурийн бэлтгэл ажлууд хийгдэнэ. Харин 2027 онд иж бүрэн угсралт системийн холболт суйрлуулалтууд үргэлжилж 2028 оны эхний хагаст дуршилт тохируулах хийгдэж станцын 1 болон 2 дугаар блокийг үе шаттайгаар ашиглалтанд оруулахаар төлөвлөд байна. Энэхүү төсөл нь алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон нийслэлийн дэд бүтцийн хөгжлийн бодлоготой бүрэн уялдсан төр хувийн хөвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжиж байгаа томоохон төсөл юм. Төслийн нийт хөрөнгө оруулалтын 80% нь хувийн хөвшлийн түншлэгчийн, 20% нь нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт байх юм. Дулааны 5 дугаар цахилгаан станц нь цахилгаанаар 300 МВт, дулаанаар 340 гигакалорийн хүчин чадалтай, хоёрыг үржих нь 150 МВт хүчин чадал бүхий 2 блоктой байх бөгөөд хаягдал утааны хий дагуулгадах элементүүдийг бүрэн хянах хяналтын систем нь агаар мандалд ялгарах дэгдэмхийн үнсийг 99 хүртэлх хувиар бууруулах боломжтой. Мөн нүүрсний шатлалтын үр ашгийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэхэд шинэ станцын үйл ажиллагаа чиглэгдэх юм. Энэхүү төслийн байгаль орчинд ээлтэй бас нэгэн чухал шийдэл нь усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлттэй конденсатортой, хаягдал усаа эргүүлэн ашиглах технологитой, усны дахин боловсруулалтын технологи ашиглаж үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэн эргэлтэд оруулах, байгалийн усны хэрэглээг багасгах бодлогыг баримтлана. Төсөл хэрэгжиж эхэлснээр жилд 2.2 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүч, 1.1 сая гигакалори дулаан эрчим хүч үйлдвэрлэхээр тэзүүгээр тооцоологджээ. Цахилгаан үйлдвэрлэлийн 90% нь төвийн сүлжээнд нийлүүлэгдэж, үлдсэн 10% нь станцын өөрийн дотоод хэрэглээнд зарцуулагдана. Төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн доктортой өсөлтийг хангахад онцгой хөв нэмэр оруулах Дулааны цахилгаан станц 5 төсөл хэрэгжснээр 5 шар 21-р хороолол, Хилчин хотхон, Баян хошуу, 3-4-р хороолол, 1-р хороолол зэрэг бүсүүдийн хэрэглэгчдийг дулаанаар хангаж, одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудын ачааллыг бууруулж, системийн дэд бүтцийн найдвартай ажиллагаа нэн сайжрах юм. Эх орны хөгжлийн хурд энэ цаг үетэй эрчим нэг байх учиртай. Эрен цагийн салхийг сөрөх хурд хүч Дулааны цахилгаан станц 5 төслийн их бүтээн байгуулалт ийм эхэлсүү.